програм суугахын өмнө бас сандал дээр сууж байгаа жоохон амарч байгаа доо. Өвдгөөрөл ер нь амарчин дөө шатаар буухтаа амарна. Ороод тэгээд сандал олдохгүйгээс зөвхөн хүмүүс очоод тэгээд өвдгөөр бас доош ингэ суучна. Эд өвдөлт нь 2 сараас эхэлсэн. 2 сарын дундуур яг нэг их тоолдохгүй. Хоолой ингээ бүтэн барахлаа хөвдөө тийшгүй дүү. Тэгэхэд л хэцүү байсан та халуун хоол тэгээд хөвдөөгээрээ хүн яаж хөл гарын л нэг сайн барьж юм да өөртөө босгоод явах гад тэгэхээр даахгүй юм чинь. Анх уулын яг анх өвдөж эхэлж байхад эмнэлгийн ажилтны эмнэлэг дээр очсон юм. Тэгээд зураг аваад тэгээд нэг тариа зариулаад тэгээд юу яа хагалгаа юм гэсэн. Бис засал хийгээ яа гэхээр дараа нь ажил хийж болохгүй гэдэг юм уу. Эмчил урдны нэг үзүүлжсэн эмчнэр дандаа тэгдэг гэсэн. Бис засал хийх юм бол дараа нь ажил хийж болохгүй гэдэг гэсэн. Тэгээд ажил төрлөнд орж чадах юм уу яах юм бэ? Бис засал хийлэг гэдэг нь бас хэцүү байсан л та. Одоо яг тийм бис засал яаж орд юм бол яад юм бол хэдэн сар хэвттэй юм бол яад юм бол гэж бодсон доо. Өөрт нь ч бас сэтгэл нь жоохон эвгүй байсан. Хагалгаанд орсны дараа бас сэтгэл бол хэцүү байсан. Үнэхээр хэцүү байсан. Тэгээд өвдөд одоо хөвтчүүл одоо яана мөнгө төгрөг одоо хэцүү. Энд ч угаасаа л мөнгө хураах гэж ирж байгаа юм чинь. Энэ одоо өвчин бүр удаашраад идэхгүй бол яана гэж бодлоо. Бүр амар хэцүү. Дотор бол бүр хэцүү тавчдаж өгөхгүй лсэн. Нэг хэсэг ажлын тийм зар мартай тийм юу гэдэг. Тэндээс харж агаад яг Монгол сайт дээр угаасаа байж ирсэн. Хамгийн гол нь сайт руу орж харсан. Тэгээд яг эмч нөгөө юугүйгээр бис заслуугаар эмчилдэг гэхээр нь олзуурхаж ирсэн тийм. 갔다 오셨나? 선배노 안녕하세요. 일찍 앉으시고. 건강하게 편하게 목뒤 움직이면서 잘 먹고 쉬었다가 오는데 괜찮은데 갈 때 힘들어요. 갈 때 힘들어요. 오늘 올 때 몇 번? Ямар ч MRI зураг авахулсан. Тэгээд тэрнийхээ дагуу эмч тайлбарлаж хэлж байгаа. Ийм юм болохгүй байна гэж хэлж өгсөн. Тэгээд тэрнийхээ дагуу эмчилгээ хийвээ. Өөртөө итгэлтэй байж ажиллаа. Эхний нэг ганц 2 хоног яваад гайгүй болж исэн болохоор цаашдаа яваад би ер нь идэх юм байна. Тэгээд ч ер нь яг ороход нэг л тийм юу тийм өөр юмсэг ч юм одоо тэр манай ким юмчууд нэг уриалах амар хөдлөх хүлээж авсан. Пиано ингээ имчилж байгаа гэхэд аюу хурдан өөрчлөлт юм маш сайн. Дуу шуутай болоод сэтгэл бас өндөр юм. Хоёулаа сэтгэл өндөр юм. Тэгээд ийм байгаа болохоор 6 сар гэдэг чинь 6 сар 5 хоног гэдэг чинь эрсдэс ондоо байгаа зү тийм ээ.
Нэлээд хүндтэй өвчтэйсэн. Одоо 3 сар гарan болж байна. Зүгээс сайх чөлөөтэй явж байна. Ар миний өвчмөр 90%-аас дээш явж магадгүй. Одоо жоохон удаан явах мох тэр тал дээрээ жоохон хугацаа шаарддаг баг. Санх очсныхоо бол одоо бол хамаагүй эрүүл уншиг л бидэг л. Ганцаараа явж гин 5-10 минут. За миний харж байгаа бол мэдээд сайн л байгаль болсон. Тэгээд дээр нь одоо энэ ойр хавийн хүмүүс л хэцүү байсан. Тэгээд идэхгүй л да яана л гэж боддосэн бас. Хөрөгчөд яваад өөрөө ингээд бүх юм хийгээд тавлаа бас сэтгэл өндөр байна л да. Манай хүн болохоор их дуу шуутай болсон. Сайхан байна сэтгэл тайван тэгэл. Сэтгэл өндөр байх юм. Дотны үний хүчийг ажил төрөл олж ийндээ. Тэгээд одоо энэ сэмэл бол надад бол энэ икшгүй өвчин гэж өөрийгөө бодож явж исэн сэтгэлийг минь итгэж өгч часан ингэ сонсдог. Чихэнд сонсох байх мэдээ. Хамгийн түрүүнд ингэ часан ингэ ярих ч юм уу хүмүүс одоо тийм их дурсамжтай. За ингэ манай хүн одоо ингэ сайн эдгэрсэн болохоор тэгээ хоёулаа хамт одоо ажил хийгээд мөнгө ороод тэгээ Монгол руу явна да. Энгийн хамт олон маш их баярлалаа.